Хүмүүс спортыг зүгээр нэг зугаалгаж үздэггүй. Спорт гэдэг бол хүний дотоод мөн чанарт байдаг өрсөлдөөн, тэмцэл, харьяалалт мэдрэмжийг давхар өгдөг. Хүн төрөлхтөн анхнаасаа л өрсөлдсөөр ирсэн. Өрсөлдөж чадсны үр дүнд бид өнөөгөө хөгжингү нэмж зохицлоо чадсан. Урлаг соёл, спорт, бизнесийн ертөнцид ялгаагүй бүгд өрсөлдөж, өсөө өөрчлөгдөж чадсны эцэст ялж алдар үндийг авдаг. Эсвэл ялагдаж алдаанасаа суралцж дахин шинээр эхэлдэг. Тиймээс өрсөлдөөн гэдэг зүйл үзэгчдийн байлдан давуулж хэрэглэгчдийн өөртөө татдаг юм. Өнөө цагт өрсөлдөөн гэдэг зүйл спорт ертөнцид соёл уламжлалт боллоо хөгжсөн. Чиний дэмждэг талал бол чи өөрөө ялсан мэт баярлна. Ялагдвал хувийн юм шиг өвддөг. Спортын түүхэнд маш олон өрсөлдөөн ривалууд байдаг. Real Madrid, Barcelona, Lakers, Celtics, Yankees, Red Sox, Stone Cold Rock гэх мэтчлэн нэг баг эсвэл тамирчны дэмжихүйд энэ бүх өрсөлдөөн утга учиртай болж түүх болон үлддэг. Олимпик тулаантч адилхан Conor Habib хоёрын өрсөлдөөн орчууд хамгийн томоор нөлөөлж одоо хүртэл фэнүүдийн хоёр талд хувааж талцуулдаг. Гэхдээ энэ удаагийн бичлэг Conor Habib хоёрын талаар биш. Харин холимог талааны урлаг UFC олон нийтийн анхаарлын төвд оруулж чадсан ривал болох Tito Ortiz, Charles Liddell нарын талаар байх болно. Нэгэн цагт хотын найзууд бэлтгэлийн хамтрагч нар байсан их мэд хэрхэн нэгэндээ дайсагнаж үс сансан тэмцлийг бий болгосон бэ гэдгийг энэ бичлэгээр та бүхэн харах болно. Ингээд бичлэгээ эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холимог талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Jacob Christopher Ortiz 1975 оны 1 сарын 23-нд Калифорни мужийн Хантик дээрх төрсөн. Түүний эцэг нь хар тамхинд донтогч байсан тул Титогийн хүүхэд нас маш ортой орчинд болж өнгөрсөн. Өсвөр насндаа гэмт хэргийн бүлэглүүдтэй нийлээд жимдсэн. Гэхдээ бүхэр хичээлж игснээр бүх түүний эмх замрууг амьдрал ганц тайтгарл амар амгалан болсон байлаа. Ахлах сургууль коллежид маш амжилттай барилдаж мужийн 3 удаа явар болсон. Мөн жижигцүү боксер хичээлж эхэллээ. Улмаар нутаг нэгт UFC-ийн тулаанчлах Tank Captain бэлтгэлээдэг болсноор Холливуд талаанд түүж үзэхээр болжээ. Коллеж оюутан байхдаа UFC тултахаар болж ямар ч гэрээ шагналын мөнгөгүй UFC 13-д анхны тулаан байсан. Эхний өрсөлдөгч 31 секундэд ялсан ч дараагийн өрсөлдөгч болох Guy Mezgert гильотинээр ялагдсан. Гэхдээ энэ ялагдал маргаантай байдаг. Ортис давуу байралд байсан ч шүүгч тулааныг зогсоосноор дахин босоо усгэлсэн. Хэдий ялагдсан ч гэсэн тэрээр фэнүүдийн анхаарлыг татчих чадсан. Догшин тулааны арга барил, шар ус, харисантай байдал түүнийг үзэгчдийн дуртай тулаанч болгосон. Way too strong for him. Wasn't at my level, not at all. Дараагийн 3 тулаандаа ялж Guy Mezgert-ээс хариугаа авч чадсан юм. Ингэснээр хагас сүмжингийн аврагын төлөө Фрэнк Шамриктой UFC 22-т үзэхээр болсон ч харамслан 4-р ялагдсан. Гэхдээ дараа нь Шамрик бүсээ хүлээлгэн өгснөөр Tito Ortiz дахин аврагын төлөө үзэхээр болж Wanderlei Silva ялж шинэ хагас сүмжингийн авраг боллоо. Үргэлжлүүлээд 2000 оноос 2003 он хүртэл өөрийн ноёхлоо тогтоож бүсээ 5 удаа амжилттай хамгаалсан. UFC санхүүг хүндрэлтэй байх үе Tito Ortiz үзэгчдэд татж байлаа. UFC дэвчд Ken Shamrockтэй байсан тулаан тухайд маш том амжилт авчирсан. Tito Ortiz үнэхээр хамгийн тодор гэрэлтэх одон байсан юм. Tito Ortiz remains the light heavyweight champion. Гэвч Тито гэлцэх тусам түүний эго мөн томорч байлаа. Тэр авч байгаа мөнгөнд сэтгэл ханамжгүй болж илүү их мөнгө авах хэрэгтэй гэдгийг илэрхийлж гисэн. Харин нөгөө тал дүнгийн сэргэж байсан UFC-ийн хувьд Титогийн өсөж байгаа мөнгө өгөхөд бэлэн биш байсан юм. Тиймээс Tito Ortiz тулаануудаас бултаж султаас татгалзаж эхэлсэн. Мөн Dana White-тэй харилцаа нь муудаж UFC-тэй санхүүгийн маргаантай болоод бас өөрийнх нь тулдахыг хүсэхгүй байгаа тулаанч болох Chuck Liddell номер 1 контендер болоод байлаа. I want my title. Tito can, I don't care. I'm knocking either one of them out. Charles David Liddell 1969 оны 12 дугаар сарын 17 оны өдөр Калифорни мужийн Санта Барбарад төрсөн. Хүүхэд насндаа сургуультай их дээрлүүлдэг хүүхдээс нь бол өвөн түнд боксing техникүүд зааж өгснөөр тулааны урлагтай анх танилцсан. Дараа нь 12 настайгаас каратег хичээлж эхэлсэн. Бүр толгойдоо Koi Kan гэж чивээс хүртэл хэлсэн. Тэрээр каратед үнэхээр дуртай хөдөлмөрч нэг юм байсан. Бүхийн бэлтгэл, хөл бөмбөгийн бэлтгэлийнхэн дараа үргэлж каратегийн бэлтгэл рүүгээ явна. If I learn more than you, if I practice more than you, I can get better than guys who've been there longer than me. Liddell аюус ур чадвараараа Калифорни мужийн политехникийн их сургуульд дийсэж 1-р дивизионы бүх болсон. Улмаар 1995 онд Нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Их сургуулаа төгсөх үедээ Liddell давхар тулааны спортод төгөл тавьж каратегийн төрөл сонирхчийн тулаан хийдэг байв. Сонирхчийн төрөлд амжилттай тулдаж 2 удаагийн улсын аварга болсон. Тулааны өмнө үргэлж бэлэн эзэж сандардгүй байсан болохоор дасгалжуулагч John Hackleman түүний мөсөн хүн гэж нэрлэх болсон юм. Хэдий Chuck Liddell тулааны спортод амжилттай тулдах дуртай нэг юм байсан ч санхүүгийн хангалттай мөнгө олж чадахгүй байлаа. Тулааны спортоо болоод доктор суурьшилтай ажил хийж гэж бодож эхэлсэн. Гэтэл энэ үед түн толгой талаа их санал ирсэн. Liddell зөвшөөрч өрсөлдөгчөө ихний толгой өвчлөр яллаа. Улмаар UFC-д нэгдэж анхны мэргэжлийн тулааны UFC 17-д хийж Nov Hernandez-ийг нэгдсэн саналаар ялсан. Дараа нь Бразил хүчин Wale Tudo буюу нүцгэн гарын дөрвөнгөө тулаанд орж ялт байгуулсан. Бодлого Dana White-тай холбогдож Dana White түүний менежер болсноор Liddell дахин UFC-д тулдсан ч UFC 19-д Jeremy Horn боолгож анхны ялгдлаа амссан. Гэхдээ 26 оны дараа дахин тулдаж Kenneth Williams-ыг боож аллаа. Энэ үед Dana White зөвхөн Chuck Liddell-ийн менежер байгаагүй, давхар Tito Ortiz-ыг хариуцдаг байсан.
Well, before the UFC, I managed both Chuck and Tito. So, I did have a relationship with both guys. Тиймээс энэ үеэс эхлэн Tito Ortiz, Chuck Liddell хоёр ойр дотнол хамтдаа бэлгэлдэг болсон юм. We used to train with each other. He was a good kickboxer. My wrestling was great, so we helped each other. Tito Ortiz UFC-д ялагдчихгүй авраг байх үед Liddell ч мөн адил ялагдчихгүй байлаа. Kevin Randleman-ыг ялсан ял түүний анхаарлын төвд авчирсан. Дараа нь Японд Pride холбоонд хүртэл тулдаж ялд байгуулсан. Pride-д тулдсныхаа дараа UFC-д 3 тулаан дараалан ялд байгуулснаар номер 1 контендер болоод байв. UFC 37.5-д Vitor Belfort-ыг ялсныхаа дараа 17 тулдах хүсэж байгаагаа илэрхийлсэн. Ortiz ч мөн октагон руу орж улс төр хариулсан. Well, looks like me and him are next. But after that, it'll be me and Chuck. Гэхдээ Ortiz UFC 40-д 38 настай Ken Shamrock-тай тулдсан ялд байгуулсан. Харин Chuck Liddell Pablo Sobralыг ердөө 3 минутанд толгой өршөлтөөр дуусгасан. Ялагдаагүй хоёр тулаанч хоорондоо тулдах нь гарцаагүй байсан ч Ortiz өөрөө сайн настаа тулдах хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. I don't know. I'm not really thinking about that right now. Me and Chuck, our friendship's not worth the money we're getting paid if you ask me. Түүнүүд нөхөрлөл маш үнцэнтэй. Тэр үнц нь өөрөх нь авч байгаа мөнгнөөс илүү үнэтэй гэж Ortiz бодож байсан. Тиймээс Shamrock-ыг ялсны дараа Ortiz UFC-тэй гэрээний асуудалтай болж эхэллээ. Харин Chuck Liddell-ийн нөхөрлөлөөс илүү аврагын бүс чухал. Тэр бизнесийг ойлгож ямар ч үнээр хамаагүй Ortiz-тэй тулдахыг хүсэж байсан. Мөн байнгын бэлгэлээтэй хоёр тулаанч нэнийхээ 10 байрлыг сайн мэднэ. Liddell Ortiz-ыг илүүрхэн гэдгийг Ortiz мэдж байгаа тул Ortiz-ийн нөхөрлөл гэх нэрийн дор өөртөө тулдахгүй зүгтааж гэнэ гэж хэлсэн юм. Dana White жалгав Liddell-ийн талд орж Ortiz-ыг Liddell-ээс айж гэнэ гэж шүүмжилж байлаа. You knew Chuck Liddell would beat you. You didn't want to lose and you didn't want to give up your title. Энэ мөчөөс эхлэх хоёр найз хоорондоо агаралдаж нэгнтэйгээ харьцаа болж эхэлсэн юм. Tito Ortiz UFC-тэй гэрээний асуудалтай болохоор Chuck Liddell төр бүсний төлөө үзэхэр боллоо. Харамсалтай нь UFC 43-40 настай Randy Couture Chuck Liddell-ийг илүүргэж анхны нокаут ялгдлыг нөхсөн. Дараа нь Ortiz эргэж UFC 44-т тулдсан ч Couture Ortiz-ийг нэгдсэн салаар ялж шинэ авраг боллоо. Randy Шинэ мянган эхэлснээс хойш нэг ч ялагдаагүй хоёр тулаанч нүүрс царай болсон тамирчид хоёр дараалсан ивентэд нэг тамирчинд ялагдсан. Chuck Liddell-үүд 10 дараалсан ялтан зогссон бол Tito Ortiz-үүд хагас сүмжийн тогтоос ноёхлон төгссөн юм. Аврагын бүсээ алдсан Tito Ortiz дахин бүсний төлөө үзэхийн тулд Chuck Liddell-тэй тулахаас өөр сонголтгүй боллоо. Tito энэ тулааны хүсэхгүй байсан ч үзэгч фэнүүд ялангуяа Dana White-ийн тултахаас айж гэнэ гэсэн ярианаас залхсан тул UFC 47 тултахаар болсон юм. Харин энэ хугацаанд Chuck Liddell UFC төлөөж Pride-д 2 тулаан хийгээд авчихсан. Alistair Overeem-ийг ялсан ч дараа нь Rampage Jackson ялагдсан. Удаан хүлээсний эцэс Tito Ortiz-тэй тулдах болсон тул тэр юунаас ч илүү баярлж байлаа. Chuck Liddell өөрийгөө Ortiz-тэй тохирох тулаанч биш гэж хэд хэд удаа хэлж байсан. Хэлсэн ёсоор ч болж Chuck Liddell 2 дугаар Ortiz-ийг нокаутаар дуусгасан юм. Энэ мөч мэдээж Chuck Liddell-үүд маш том ялалт. Гэхдээ Liddell-ээс илүү их баярлсан бол Dana White байсан юм. Тулааны дараа Dana White Liddell-ийн бэлээ шорт явж гэртээ ханд өлгсөн гэдэг. I told Chuck I want your gloves and your trunks. I put them in a glass case and hung them up in my house. Chuck Liddell яснаар Tito Ortiz нэр үндийг өөр юм болгосон. Улмаар анхны Ultimate Fighter шоуны дасгалжуулагчаар ажиллаж үзэгчдэд илүү их танигдах болсон. Дараа нь UFC 52 Randy Couture-тай дахин аврагын төлөө үзэж хариугаа авч чадсанаар шинэ хагас сүмжингийн авраг боллоо. Ultimate Fighter-ийн араас Liddell авраг олж компани нүүр царай болсноор UFC илүү их алдагтай болж үзэгчдийн байлдан дагуулж байсан юм. Эхний бүс хамгаалалт дээр өмнө ялагдж байсан Jeremy Horn-ыг ялж хариугаа авч чадсан. Дараа нь Randy Couture-тай 3 дахь тулдаж дахин нэг удаа нокаутаар ялсан. Үргэлжлүүлээд Pablo Sobralыг дуусгасан гэд Chuck Liddell-ийн ноёхол үзэгд урамтай гайхалтай мөчөө дүүрэн байлаа. Мохоо хүснээ засалт цогцолтын хүчин түүний холимодлааны рокотчийг харагдуулсан. Харин энэ цаг үе Ortiz-ийг тимч таатай байгаагүй. Нэгэн цагт UFC-гийн хамгийн том нүүр царай байсан тэрээр дараасаа ялагдaltaй болж нэр хүндээ алдаж босгосон компанийн хамгийн том дайсан болоод байлаа. UFC 50-50-ыг дараалсан тулаан иж ялт байгуулсан ч түүний UFC дайсан гэрээнд дууссан. Гэрээгээ сунгуулгүй хэсэг завсарлага авч өөр холбоонуудаа санал сонсож эхэлсэн. Гэхдээ 14 сарын дараа UFC-д эргэж Forrest Griffin-тэй тулдаж хуваагдсан саналаар ялсан. Дараа нь UFC 61-т Ken Shamrock-тэй дахин тулдаж эхний үед ялсан боловч энэ тулааны шүүгч ирж зогсоосон гэж хил ам дагуулж байсан тул 3 дахь тулдаж Ortiz дахин эхний үед дуусгаснаар маргааныг хийцэлсэн юм. Ингэснээр Ortiz 5 дараалал ялт байгуулж аврагын төлөө Chuck Liddell-ээс дахин үзэх боллоо. Өмнөх тулаанд Ortiz ялгцсан ч нүд рүү атуулсан гэж ярьж байсан. Тиймээс энэ тулаан 2 жил хагасын дараа болж байгаа тул маш их хүлээлт үүсгэсэн. Тэд хоёулаа өрсөлдөөнч зам чанартай, хилэн далангуй ярьдаг байсан хэвлэл мэдээлэл болон фэнүүдийн анхаарлыг асар ихээр татсан. I have no injuries, there will be no excuses. And I show that Chuck Liddell is human and he is beatable. 2000-ад оны их үеийн нүүр царай болох эзэрхэг Tito Ortiz. Дараагийн нүүр царай нокаут артист Chuck Liddell нарын ант нөхрөөс дайснал болсон харилцаа. Ялт, өшөө авалт, бахархал, өв шийдэгдэх болсон энэ тулаан энэ өрсөлдөд холбогдлооны урдлаг UFC-г олон нийт түгэж чадсан гайхалтай зохиолуулж өгсөн. Тулаан ойртож өрсөлдөөн ширүүсэх тусам улам их үзэгчдийг татаж хандлт авч чадсаар UFC 66-д 1 сая үзэлт зарж санхүүгт түүх амжилт тогтоолоо.
Үзэгч дүүрэн аренад Чак Лидэл Тито Ортис нар октогон руу ороход уур амьсгал дээцэгт өрч тулаан эхэллээ. Good luck tonight. Эхний үед Ортис барилдах гэж оролцсон ч Лидэл бүгдийг хамгаалсан. Дараа нь Лидэлийн зүү хажууд Ортис унгааж чадсанаар эхний үеийг авлаа. Хоёрдугаар үед Ортис илүү идэвхтэй байж барилдааны оролдлогуудаа эрчимжүүлсэн. Лидэл сайн хамгаалсан ч үеийн сүүлийн минутанд нуруугаа алдаж Ортис эцэст нь тэйк таун хийж чадсан юм. Гэхдээ нэг удалгүй Лидэл босноор хоёрдугаар үед дуусав. Гуравдугаар үед Ортис барилдах гэж оролцсон ч Лидэл хамгаалж цогцолтоор шийдэж байлаа. Лидэл 100 гаруй хүчтэй хариу цогцолт өгснөөр Ортис тэнцвэрээ алдсан. Үргэлжлүүлээд хажууд нь гарч дээрээс нь нэмж зогсноор Марио Ямасаки тулааныг зогсоож Чак Лидэл Ортисыг дахин яллаа. Лидэл аврагын бүсээ дөрөвдөө хамгаалж өөрийгөө UFC-ийн жинхэнэ нүүр царайг харуулсан юм. Хамгийн чухал нь тэр Тито Ортисыг дахин нэг ялж энэ ривалыг албан ёсоор дуусгасан. Мөн энэ тулааны ачаар холимог талааны урлаг шинэ төвчөнд очиж хамгийн хурдтай өргөж байгаа спортын нэг болж чадсан. Чак Лидэл Тито Ортис нарын өрсөлдөөн фэнүүд болон хэвлэл мэдээллийн анхаарлыг эрс нэмэгдүүлж илүү олон тулаанд UFC-д орохыг эрмэлзэх болсон юм. Тийм учраас өрсөлдөөн гэдэг зүйл үргэлж хөгжил дэвшлийг авчирч олон нийт соёлыг бий болгодог үлээ. Харамсалтай энэ хөгжил дэвшлийг авчрахын төлөө хоёр тулаан жогшин тогтсон юм шиг энэ тулааны араас хоёр тулаанчийн замд хоёулаа уруудаж эхэллээ. Чак Лидэлийн дараагийн тулаан дээр Rampage Jackson ялагдаж аврагын бүсээ алдсан. Дараа нь Kid Jardine туваагцсан саналаар ялагдсанаар замалтаа анх удаа дараалсан ялагдaltaй болсон. Хэдий Wanderlei Silva-г ялсан ч Rashad Evans нокаутаар ялагдсан. Дараа нь Shawn Хуваач мөндөл дутуу гаргасан. Ортисыг ялснаас хойш Лидэл 5 тулааныхаа 4-т нь ялагдсан юм. Тито Ортис ялахыг ялт авч чадахгүй байсан. UFC 73-т Rashad Evans-тэй хийсэн тулаан тэнцээгээр өндөрлсөн. Дараа нь UFC 84-т Lyoto Machida-д ялагдсан. Давхар Dana White-тай харилцаа нэрс муудаж UFC-г дахин орхисон юм. Гэхдээ жилийн дараа 2009 онд Тито Ортис дахин UFC-д эргэрсэн. Dana White ч мөн Титотой эвлэрч хоорондын асуудлуудаа нэг тийш нь олгосон юм. Тито өн UFC 106-д Марк Колмантай тулд хуваартай байсан ч Колман нэмсэлийн ширмсөд тасалснаар Forrest Griffin орлохоор болсон. Уг тулаанд Ортис идэвхтэй тулдаж Griffin унгаад чадсан ч хуваагдсан саналаар ялагдсан юм. Ингэснээр хоёр домог маань хоорондоо тулдсанаас хойш хамтаа нийлээд нэг л ялт байгуулад байв. Dana White Лиделийг зодод тайлах үсэн ч Лидэл тулдрыг хүсэж байлаа. I care about him. I care about his health. It's over, man. We all turned 40. It's over. Тиймээс UFC Чак Лидэл Тито Ортис 3 гэсэн тулааныг зарлж хоёр тулаанд Ultimate Fight-ийн 11 дахь хүлээлтийн дасгалжуулагчид боллоо. Харамсалтай Shawn-ы дундуур Ортис гэмтснээс болж тултгаа болж Чак Лидэлийн уурыг нэлээд өргөсөн. Tito pulled out of the fight. Don't break your phone. That pussy. Улмаар Чак Лидэл UFC 115-д Rich Franklin-тэй тулдаж 2 дуурайд нокаутаар дууссан. Энэ тулааны дараа Dana White Лидэлийг дахиж UFC тулдахгүй гэдгийг зарласан. Дараа нь Чак Лидэл UFC 125 хэвлэлийн урал дээр очиж өөрийгөө зодог тайлж байгаагаа зарлж албан ёсоор зодог тайлсан юм. Зодог тайлснаар Лидэл UFC-г удирдлагын багт нэгдэж бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчийн албанд ч олд очсон. So we welcome Chuck Liddell to the UFC executive team. Харин Тито Ортис UFC 120-т май тамилж ялагдсанаар 4 жилийн турш ялт авч чадсангүй. Дараа нь UFC 132-т Ryan Bader-тэй тулахаар болсон. Хэрвээ энэ тулаанд ялагдвал 4 дараалж ялагдаж UFC-г цаалагдах байлаа. Do you think this is his last chance though? Definitely his last chance. Тиймээс энэ тулаан түүнүүд маш чухал болоод байсан. Хэдий ялагдах магадлал ихтэй байсан ч Тито Ортис гайхалтай байж Ryan Bader баруун гараар унгааж дараа нь гильотинээр боож яллаа. Энэ ялтар Ортис үзэгчдийг гайхшруулж UFC-д үлдэх хэрхээ хадгалж чадсан. Харамсалтай энэ ялт түүний UFC-д хэцэн ялт байсан. Учир нь Ортис дараагийн 3 тулаандаа дараалан ялагдаж UFC 148-д Forrest Griffin эсрэг сүүлийн тулаанаа хийснээр UFC-г зодог тайлсан юм. Зодод тайлсан ч холимог талаанд эргэн ирж Bellator холбоонд тулдсан. Александр Шлеменко, Стефен Боннер нарыг ялж аврагын төлөө үзэх болсон ч Liam McCreary ялагдсан. Сүүлийн тулаанаа Chase Sonnen-гийн эсрэг хийж ихнүүд Bolter яснаар замлаа ялтаар өндөрлүүлсэн. Everyone, this will be the last time I'll be in this cage. Тито Ортис Чак Лидэл нарын түүх бүтээсэн замл ингэж төгслөө гэж бодож байтал хоёр тулаанч хоорондоо 3 дахь тултгаар боллоо. Хэдий хоорондын өрсөлдөөн дууссан ч Лидэл Ортис нар үншгийн найзууд байх болсон. Нэгэнтээ муу санахгүй ч гэсэн анх байсан шигээ дотн биш болсон. Гэхдээ Чак Лидэл тулдахыг өрсөлдөхийг хүсэж байлаа. Ортисыг ялах тэр мэдрэмжийг дахин мэдрэхийг хүссэн. Чак Лидэлийн хувьд нас 48 хүрсэн. Зодод тайлаад 8 жил болсон ч өөрийгөө тулдаж чадна гэж итгэж байсан. Мөн Ортистой 3 дахь тулдана гэдэг нь энэ өрсөлдөөний сүүлийн бүлэг байсан тул маш их мөнгө дагуулж байлаа. Тиймээс эрсдэл өндөртэй ч гэсэн энэ тулааныг Оскар де ла Хойгийн Golden Boy холбоонд хийхээр шийдсэн. Dana White хувьд энэ шийдвэрийн таалагдаагүй ч амжилт хүсгээс өөр зүйл хэлээгүй юм. I hope he makes a lot of money. I hope the event is very successful for them. Харин Ортис үед Чак Лидэлээс ялагдсан хариугаа авах сайхан боломж гарч иж байгаа тул мэдээж энэ салыг зөвшөөрсөн. Ингэсэн хоёр тулаанч 2018 оны 11 сарын 24-нд сүүлийн удаа хоорондоо тулдаж тулаан эхэллээ. Олон фэнүүд болон тулаанч түүний муу шийдвэр гэж үзэж байсан. Чак Лидэлийн нас эрүүлийн болон урт хугацааны гэмтлийн талаар санаа зовниж байв. Тэр зовнил нь үнэн болж Тито Ортис Чак Лидэл ихнүүд нокаутаар дуусгаж яллаа.
just commit. Oh, there are with the right hand. Liddell down and Liddell. Тулдгаа болсон хөвшин тулаанч дахин тултулд юу болох вэ гэж Чак Лидэл бидэнд харуулсан юм. Түүний үед энэ ялагдал маш эмгэнэлтэй байсан бол Тито Ортис өмнөх ялагдсан хариугаа авч Лидэл Ортис гэсэн өрсөлдөөнд сүүлийн мөчийг өөр юм болгосон юм. Дараа нь Ортис 2019 онд WWE-гийн аваргаас Альберто Дель Риотой тулдаж Болтор ялснаар тулааны замлаа дуусглаа. Ингэж энэ өрсөлдөөн дуусч хоёр тулаачийн замлал албан ёсоор хөндөрлсөн юм. Чак Лидэлүүд 2005-аас 7 оны хооронд UFC-ийн шилдэг нэж Холливуд талааны урлын нүүрс царай бэлэг тэмдэг болсон. Түүний цогцолтын хүч хүснээ засалд хүүтэй арцсан түүний үзэгчдийн хамгийн хайртай тулаачдын нэг болгосон. Үргэлж тулдахад бэлэн байдаг тэр зан чанар нь олон мянган фэнүүдийн хайр хүндлэлийг хүлээх шалтгаан болсон юм. Харамсалтай Титог тийм хүндэлтэйгээ замлан дурсагдсангүй. Хүмүүс илүү мим өнгөө болгож байна. Гэхдээ эд үеийн Ортис шилдэг байсан юм. Түүний барилдааны ур чадвар дарамтан зогсоогдчихгүй байлаа. Мөн үзэгч татах муу залуугийн дүр төрх харизмтай байдал нь UFC гэх брэндийг анх хөлдөөний босгоход маш том хувь нэмэр болсон. Гэвч тэр октогоны гадна ч муу залуу байсан. Илүү их мөнгө хийх, өөрийгөө өндөр үнэлэх шийдвэр нь түүний UFC-гийн дайсан болгосон. Хэрвээ Тито арай өөрөөр шийдэж бизнесийн нөхөрлөлөөс илүү дутсан бол тэр илүү ихээр хүндлэгдэж илүү их мөнгө хийх боломжтой байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Эсвэргээр Чак Лидэл илүү их мөнгө хийж, илүү хүндлэгдсэн тулаанч болсон. Гэхдээ магадгүй энэ үзэгч бидэнд ч ашигтай байсан баг. Хэрвээ Тито эсэргүүцэлгүй шууд заа гэж хэлээд энгийн нөхөрсөг тулаан хийсэн бол энэ өрсөлдөөн тэгж олон анхаарал өртөхгүй байхыг ч үгүйсэхгүй. Харин ч сунжруулж драма хил ам нэмснээр энэ өрсөлдөөн дээд зэгтээ хүч илүү хандлт авчихсан гэж бодож байна. Эцэст нь дахиад хэлэхэд өнөөдөр яаж дурсагдсан бай Тито Ортис Чак Лидэл гэсэн өрсөлдөөн зөвхөн Холливуд лам биш, спортын түүхэнд мөнгөлөгдөх ёстой онцгой түүхүүд нэг юм. Энэ ривалгүйгээр UFC одоогийн алдарны түүх ямарч боломжгүй баттай байлээ. Me and Chuck are two different animals. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.